Би нэрээ өсмөсөө жоохон харах байсан юм шүү. Кофе юм уу? Кофе юм уу? Тэгээ чөлөөтэй сууж байгаа. Яри хоёлаа. Одоо гоё нааг ерөөс ээжээ гэж бодож болохгүй заяа. Би бас сурвалжлаа гэж. За ихчээ. Жоо наашла. Тэгэхээр чи өөрөө ээжээ гэж бодохгүй гэсэн. За миний дүү гэж. Эхлээд өөрийгөө танилцуулж юм. Осоор хэлээд хэлцүүлээ. Одоо үлээ хаана байгаагаа хэлээ. Чароор тий? 2026 оны 3 зүгээр хараа. 3 байгаа зүтэй. За 24-нд тойл очих хэрэгтэй шүү дээ. Шөнө л очих Бид хэрэгтэй. очиж штэ. За. 2026 оны 7 сарын 24, 23. Тэгээ одоо бусааны онгоцны бодол гинхээ байлаа. Гинхээ онгоцны бодол тий. гинхээ мэхээ нэр байхгүй тэгвэл юу бусан Бусааны бусан International Airport дээр байна. Миний үуч одоо хэдэн настай хин гэдэг лээ дээ. Охин туйгийн их зэрэг одоо 18 тай. Арцгарстэй. Одоо 5 сарын дээр 19 шүү. Миний үуч сая 12 дугаар ангид төгссөн те. Сая 5 сар. 12 дугаар ангид төгсөх ямар юм бэ? Яа. Байдаг. Тэгтээ яг төгсөхөө тусчаас тэгэхэд нэг жил сурчмаар юм шиг санагдсан. Чиг алах юм шиг санагдсан. Одоо л үр чиг нэг жил сар бүх дүнгээ зоотойгоор. Нэг жил санагдсан шүү. Өмнө нь болохоор бушууг 12 төгсөө гэж бодож байсан мэт. Тэгдэмаа гэдэг шиг. Ангийнхныгаа санах бах та. Ай бохоо. Сайн хонхны яриг танаа ангийнхын яасан уйлж майлгүй юм гэсэн. Бөө баяр уу салах гэж байгаа та. Гэхдээ амар сан уйлж майлхан байх гэсэн. Нэг аялал баял байхгүй болохоор гэсэн. Тийм багт тий. Аялж маялаад оройн нэг гэрт ордмоор юм зүм ярьсан бол уйлхал гэсэн. Тийм. Юу нөгөө гэрчлээ гардвал биш анхны баяраар шүү дээ тий. Анхны баяраар ангидаа сууж агаад эцэг эхчүүдийн захиа гээд тэгээд гисэн чинь нэг амар уянгын дууд аваад тэгээд тэрийг уншаа тэрэн дээр нь уншсан чинь бүгд уйлаад Тэгсэн ёо. тэгээд эцэгхийн захиан дээр л Тэрийг бүр мартсан ш нэрээ. Ээжийн захиа ямар болж? тэр гоё болсон. Би гэхдээ нөгөө сайн нөгөө төрсөдрөөр нь бас захиа ujсан болохоор ер нь давхардсан уу? Зүгээрээс. Тэгтээ бүр яа ч юм амар ингээл яг ингээл уйлгаад яг ингээл ирээл тэгэл буцаагаад ингээ уйлахгүй ингээ байжсэн чи анги хөхтэй нэг хөөлчдөг. Дүүт нэг харсаж би дагаа уйлчих. Юу бөөндөө уйлаад бай. Ангиараа уйлаад. Нэг хүч жил тэгээд төгсөлтэй аягүй гоё ийсэн. Шилдэг төгсөж болсон. Тэр олон сурагч нар дундаас бас шүүгээ манлайлаад байхыг харагчлаа одоо миний амьд явгийн хэрэг бүтэж байгаа юм да. Дугуй сайхан төрж ирсэн. Одоо нөгөө тамиртай дээж нь ярьдаг шүү дээ нөгөө. Ямаагч нь миний үг нөгөө төрөхт нь ээжийнх нь хажууд байрсан хичгээл. Бараг би авсан хүүхд ч гэдэг байхгүй чаа. Чамд бас нэр мэдчилгээ үргээрэй гэсэн шүү. Мундаг хүн болоорой гэж хэлээр гэсэн. Ээж нэлгээ марччих. Би нөгөө хүүгийнхээ зургийг тавингууд зөндөө хүмүүс мессеж өчөөл ямар мундаг юм хүүд минь амжилт хүсье цаашдынх нь амьдралд аз жаргал хүсье гэж зөндөө хүмүүс тэгсэн. Ээж нь дамжуулж хэлээгүй юм биш үү тий. Бодлоо өөрөө тэрийг сонсч байгаа өнгөрцөн шүү. Нэрээ тийм байна.
Өчигдрөөс ээж нөгөөгийнх нь нөгөө стори хийсэн шүү дээ. Хоёлаа юунд явж байгаад Сөүлийн Ганамд явж байгаа зургийг чинь дараад ээж тийсэн шүү дээ. Ээжээр цүгч ургуулахгүй байх гэж битсэн ч хүмүүсээс нэг зөндөө магтсан байлаа. Ээж нь ч нэг фэйстэй нэг олон хүн байдаг юм дөө. Яг нэг батны нэг 5-600 хүн байдаг. Тэгэл нөгөөд нь бүгдээрээ миний өв тайна. 5-600 гэдэг чи их хүн шүү дээ. Зөвхөн таньдаг хүнээ авахд шүү дээ. Тэр чи их хүн шүү дээ. 5-600. Чи хэдэн настай? Тэгвэл 200 гол лээ. Би ч бас 40 жилийн хүн 5-600 байхгүй. 40 жил. Ээж нь хэдэн асуулт ChatGPT-га нийлж байгааг бэлдсэн. За урчны тухай яриа. За урчин юу болсон бэ? Гадаа унтсан. Гадаа унтсан чи ямар вэ? Зүгээр л шүү дээ. Надад л амар санагдаад би. Би чи халаацсан уу? Ер нь л халаацсан амар бөхчүүн. Яас муухай шумуултай. Надад бол амар хэцүү байсан. Тэр тамхины өрөөлөө нь орсон чинь шумуул нь ганц хоёр хоо. Тэгээ дээрээс нэг юм агааржуулагчтай юм нэг юм үлээгээд. Би зүгээр ороод хэвтэл хаалгаа наачвал болохоор санагдаад. Тэгээ тэнд байгаа хүмүүс тамхитаад байгаа мó зүгээр унтаад байгаа мó? Зүгээр хэвтээд байгаа. За гэрийнхнээсээ холдоод одоо гадаад ирэхэд ямар мэдрэмж төрж байгаа вэ? Яаха. Хэцүү байх болоод боддог. Одоо даа. Жаа дэлгэрэнгүй хариулна шүү гэсэн. Тэг. Жоо хэцүү санагдаад байгаа шүү дээ. Би ингээл одоо би ингээ Монгол сурах юм бол юу байгаа зү? Би өглөө гэрээсээ гараад очиж сургуультай сурчаад тэгэл нэг асар цагаар нэг ажил хийчихлээ. Оройн үрээд ирэхэд хоол байна, гэр байна, гэр тэгэл ороод сал унтчих шүү дээ. Би энд ирэхэд ч тийм байхгүй шүү дээ. Хүмүүс өөрөө юм хэрэг жоохон хэцүү санагдаад байна. Гэтэ нэг гэртээ ч гэсэн хамаг юм хийд юм чи миний үед айлч бах уу. Юм өмнөдөө сайхан жин там бэлтж аваад яг ихний нэг за 6 сар бол гайгүй л ээж баг. Тэгэл тэрнээсээ хойшоогоо жоохон санаж манахлаа. Тэг бах те. Эхний хэдэн сар бол нэг тоохгүй л. Нэг тоохгүй хөө. Чек тех ба шүү. Үгүй ч тэл хэдэн юм ботсон байна. Ээж нөгөө чамаг нөгөө мөнгө зарцуул сурах гал интернет банкаар хэдэн жилийн өмнөөс оруулаад тэгэл хүнс мэсэж чамаар ахуулаад байдсан шүү дээ. Тэгэхээр бас туршлага бол байгаа шүү дээ. Тэ? Тим савн авбал, тим юу авбал арай хямдыг хараад мараад гэл ээж нэг юм нарийн юм. Яас үнтэй мав гэж чи нэг 15,000 мань зогцсон байлгүй яа. Хям. Гэхдээ хям ч угаасаа үнтэй шүү дээ. Го. Тий, мань. Тэ чи жижигхэн юм мань 15,000 мань зогцоо. Хоёул бөө хэрүүл болчихсон тэ. Чин хаандлээ. Биттэй лээ. Яарц жоохон байсан. Би тэрийг хүртэл мартдаг байхгүй. Би яс мартдаг шүү дээ. Тэгэхээр одоо чиний карман 100,000 вон байлаа гэж бодоход 20,000-аар нь юм аваад за дараагийн 7 хоногудад хэрэг болно ч гэдэг юм. Ингээл яг нарийнж сурахгүй миний хотод байдаг шиг 100,000 төгрөгтэй чи яад ингээл гараа самардаг шиг тийм байвал тэр миний үлсэн шүү дээ. Тэгээд ээж рүү мөнгө нөхөөлгээд хоёулаа хэрэлдээд байдаг шүү дээ. Гохо. Сургуулийнхаа нэг өдрөө алаа. Нэг өдрийг хоолоор амьдчихна. Өдөрт ганцхан хоол өгдөөс шүү. Тийм гэсэн. 95 удааг бол тэгээд. Тэг болсон шүү. 95 нэг бололтой. Одоо нэг сургачаа сургуульд нь таньдаг хүмүүс хэрэг хөө ирэх гэж байлаа. 3. 3. Анги. За яах вэ? Тэгээд ганцаарх нэрвэл бүр онцгой шүү дээ. 2-3 байвал хантай тий. Яаж зүйлсэн чи ээжлээд нэг дэм болоод явчихлаа. За. Хоёр дахь асуулт. Би Солонгос бид дөрөвөөс гад бид дөрөв ирэхгүй дахиад өөр хэд найзууд ирж байгаа ш наваа ингээс. Зөндөө хүмүүс ирж байгаа юм. За ашгүй. Сөүл мөөл өөр хотод л болохоос. Тэм нөгөө одоо тэгэл ээжтэйгээ ингээл жишээ нь сая хоёулаа туршилтаар ингээл баах явлаа ш. Метро дотор учир нь бол явчихаар л байгаа зү.
Одоо бол асуудалгүй тий. Хаашаа тий. Төрсөн ч буцаагаад явна ш тий. Төрсөж гадаа утчихсан. Йой. Саундаар чонс ойлаа. Нэг хүний 22,000 гаруй юм л тий. За. Дараагийн асуулт нэг гоё асуулт байна. Хамгийн их талархаж явдаг, баярлуулна гэж боддог хүн гэж. Надад гэрийнхэн тийм. Гэрийнхнийгаа. Гэрийнхнээс гадна одоо яг нэг хамгийн их тэр хүнийг нэг баярлуулна даа гэдэг хүн байна. Хамт тусчихсан ч юм уу? Яриуна агш юм уу? Яг зөв. Яриуна агш миний үгстэй багаас нь тий. Хоёулаа нэг 2-3 хоног гадуур тэнцэн нэг ар зайсан өрөөсөө 2 юм байгаа хта. Энэ үсмэс ч ингээ босцоо. Яа хатэ. Алтаж явах үе байж тас. Бас гэлтааш. Эдийн болго гэлтэж явах үе. Заас тиймээд. За ажил хамгийн сайн анхныхаа ажлыг ир Солонгост хийсэн те. Ер нь бол амар их цайлаа авсан яг юм. Тэгээд хамгийн хэцүү нь юу санагдсан бэ? Тэгтээ би сая зөндөө ажил хийсэн аахгүй юу? Тэгвэл бүр яг амар хэцүү нөгөө нэг яа нөгөө агуулах юм нөгөө тариад исэн гэдэг нөгөө тариад нэг юм хими арга гарч илүү нэг юугаар клогийн арга гарч илүү нэг яг тэрийг буулгахад амар хэцүүс. Гэл сүүлд нөгөө юу зүгээр зөвхөн ингээд нэг ундаа ингээд 10 ширхэг байсан юм зүгээр юм амар 5-6 м уртын юм урт юм юу байгаа байхгүй тавцсан. Тэрийг нь хураахад л ингээд дор ээж 600 үдээс авахгүй. Тэнгүүд тэгэл дор ээж баг юм амар том 3 амшиг. Норч амар их хураасан зав. Тэгэл тэр чинь ингээд нураагаад газар бүгдийг ингээд төмөрнө шийдцээ. Тэрийг аваад ингээд зөөгөөл. Тэгээд тэрний яж амар бүхрийн юу хүмүүстэй. Тэр амар хэцүүсэн. Би бүр 2 өдөр хийчихээ. Би бүр нөгөө хөлмөр юм шиг санагдаад. Хамт ажиллаж сайхан аяга хөвгчлөлтэй байсан тий. Гоё ахсан, гоё ааштай. Түхээрээ. Би тэгтээ зөндөө үнэтэй санд ийсэн. Монгол ахнаас тэнд идэг. Аха. Тэг нөгөө чойж ах дээр хүмүүс үржлээд ажилласан. Тэгэл танилцаалаа. Тэгэл танилцал. Йоо, за Монголд байх юм бол тэгэл за Монгол юм чинь гээд ярих юм ярихгүй өдөржингөө зүгээр ажиллаж байгаа л дуусч болно шүү дээ. Энэ талаар яалчгүй нэг юм монголчууд гээд байгаа л тэгэхээр нэг юм илүү нэг юм зүм яриад ингээд спор санагдаад байдаг юм билээ. Тэнгүүд ингээд нэг солонгост ярихад яриа нэг хэцүү шүү дээ. Та ядаргаад. Тэгээд монгол гэхээр илүү нэг жоохон татан санагдаад юм яриад юм билээ. Давхараас юм мэдгээд те. Тийм. Нөгөө мэдгүй юм шууд хэлээр асуусч байгаа самаас. За анхны цалингаа авахд ямар мэдвэр төрсөн бэ? Нөгөө сая 500 оноо. Тий. Тэр үр аав гэсэн. Монгол мөнгөөр бараг 3 сая төгрөг авчихсан. 3 сая 3 сая хэдэн зуун мянга авахгүй ч чинь. Тийм. Үгээрээ. Өмнө жил чи би нэг сая төгрөг яагаад сая 200 300 сар ажиллаад. Тий. Чаас давхараас үсгэл заас. Тэгэл гоё юм байл. Тийм хүн байраас. Яа, миний ажилласан мөнгө штэ. Хүн нөгөө яг өөрөө хичээгээд ажиллаад яхаар мөнгө хүртэл яг нөгөө хамаагүй үрж чадхаа болдог байхгүй. Хэрэггүй юм зархаа болд. Тэрний үчи сая ирээд ээжсээ илүү мундаг байсан. Төлөр мөлөөсөө зөндөөл хийж чам чиштэй шин дэсэ. За дараагийн асуулт болохоор за өмнө мөнгөний үн цэнийг яг тэгж мэдэрч ирсэн үү? Өмнө жил 100 бараг л мэдэрсэн гэх юм аа сая 100 төгрөг. Тэд л ингээд юу байсан. Нөгөө гараал хоцмоц аваад тэгэн штэ. Тэнгүүд ингээд 80,000 цамц гээд за би тэнс ингээд мөнгө төгрөг аваад явахаараа 80,000 гээл тэнгүүд
арай л үнэтэй байна гэж арай нэг жоох илүү их өөртөө их юм авчих гал мөнгөнд нь харуулаад тэгэл явдаг гэсэн аахгүй. Тэнгүүт өмнө жил би нөгөө нэг сая хэдэн төгрөг гэдэг аваад өөрөө хувцаад явна гэж тэгсэн чинь 800 мянга гэж тэгэхэд гайгүй юм шүү. Авчихуу гэж нэг тийм юм. Тэгж бодохтой тэгэл яг гоё таалагдсан юм ингээд сонгоод яваад аваад явсан гэж юу? тий. Өмнө нь болохоор ээж хамгийг болохоор хайрлаад нэг үрж чаддгүй байсан гэсэн үг үү? Олон юм авах гээд байдаг гэсэн үг үү? Жохон нэг юм олон юм гэж авчаад амар санагдав. За аль нь л ухаантай. Тэгээ шантрах үе мэдээж гардаг л бах. Мэдээж хүн л юм чинь янз янз өдөрт ингээл заримдаа ээжигээ загнахаар хүртэл бас хэцүү л байдаг байлгүй. Ааштай ээжтэй ч илгүй. За тэгээд шантрах үе гардаг уу. Тэгээд тэр үед юу бодож өөрийгөө зоригжуулдаг вэ? Бэрхшээлээс яаж өөрийгөө хурдан гаргадаг вэ гэж. Тийм үедээ шууд өөрийгөө амар саад болчихсон шүү дээ. Шууд өөрийгөө айлтгах завгүй байлгах шууд юм зумыг л шууд бэлтээ яваач өмнөгөө шууд бэлтгэл авахгүй ингээд хийх юм байхгүй болчихоо шууд буцаа гаргаад ирээд шууд нэг бичлэг үзчихдэг шиг өмнөгөө тоглоом тоглолцдог. Тэгээ нэг жоох өөрийгөө саадуулаад тэгэж байж байгаа л тэгэл унтаас ирээд тэгэл арай зүгээр болчихсон. Тэгэл юу нэгээд мартчихдаг юм уу тэрийг яа. Нэг амар тэрэндээ ачаал өгөөл ямар бол миний үуч тэгдэг төрлийн юм биш л дээ угаасаа. Зүгээр тэгэл гэс нэг юм хийж саадуулаад тэгэл мартчихдаг. Яг зөв чи айгүй зөв шүү. Тэгээд цаашдаа амар олон янз бүрийн хүн тулгаар ээж энэ асуултын ард дээр юу ижлэх гэдэг нь болохоор энд байх үед чинь амар олон удаа пилтэн. Амар сайн зөв хүн гэж бодож исэн ч хүртэл буруу хүн байна. Тийм үе зөндөө гараа шүү за. Тэгээд одоо тэгэл үргэлж хайр сэтгэл дээр ч гэсэн. Тэгээд нэг сайн хүний цаана дахиад сайн хүмүүс зөндөө л байждаг. Нэг муу хүнтэй таарчаал бүх хүнийг муугаар бас бодож л. Тэгэхээр бүгдийг үзэл бүх юм яг гоё ингээл өөрөөрөө даваад би бол яг тэгдэг шүү дээ. Бас ингээл яаж байгаа л. Би өөрөө амар өндрөөр бодчихсон тухай үед. Ийм хин ингэчгээр тэгээд тэрийг амар амархан давчдаг байхгүй. Би энэ муугаас олж ч гэдэг юм уу. Өөрөө амар өндрөөр бодчихчих заяа. Тэгэхээр тэр бэрхшээл нэг амар сонир биш бол авч. Тэгвэл том болохын хамгийн хэцүү нь юу гэж бодож байна. Одоо бие даах гэдэг шүү дээ миний хөө. Өөрнөөсөө нисэх гэж байна. Бүхэн юм амар хэцүү санагдаад байна шүү дээ. Одоо ингээд гэрийнхаа давсыг хүртэл өөрөө би олно гэдэг ч одоо цоор. Тэгээ тустай үнэтэй юм байд юм байна уу? Тэгээ тэр мэрийг бүгдээ шиг мэдэж аавна гэсэн. Хүмүүс хэцүү санагдаад. Ер нь бодоод хад хүмүүс амар хэцүү санагдаад байна. Тэгэл ажилтаа хад болчих байх гэж бодоод байна. Өөрчтөн. За яах вэ? Тэгээ болно ээж нүгээ тэгэл нэг бүгдээ зохицуул. За ээж асуудалгүй би гэтэл чинь тэгэл ээж нь яаж нээж гээл үгээ нэг зовоод ахгүй л хичээн штэ ээж нь. Ирээдүйн яг амьдрал хайр сэтгэлийг ямараар төсөөлдөг юм бэ? Ирээдүйн амьдралаа юу? Тийм амар баян болдгоо маркет яд. Тэгээ нэг хэдэн сая төгрөгийн зүгээр битэн байж идэг. Ер нь л тэгэл хүсээ маягаа байж тэгэл ийм байвал гоё ш. Амьдрал маань тэгэл ер нь тэгэл алин болон тэгэл уурж уцаалаад байдаг тийм үгтэй байх гоё та. Шууд уурлаад хатэ бэри гэдэг юм. Хэдэл таймер ярьчдаг тийм үгтэй болоо. Болон даа гэж. Ойлгоцтой юм байгаад авчихлаа. Ер нь яг хав тэгэл нэг ээж болохоор хүүгээ одоо юм хөгжсөн сошиалаас ч бүх юм мэдээллийг авч ийн. Ээж нь үйл бүдүүлэх харах уу байсан шүү дээ. Уцсч бараг олигтой уцсч барьж үзээгүй 10 төгсчихсэн.
Nokia л байдаг байлаа шүү дээ. Тэгээ интернет гэдэг юм чинь баг 10-аад төгсөөд хичнээн жилийн дараанаас л мэдсэн байхгүй. Тэгэхээр миний мэдээллийг авч ингэж амьдрал хүмүүсийн амьдралын туршлагыг ч гэсэн зөндөө авч байгаа юм. Эхлээд жоохон тогтж байгаа л амьдрал руу орсон зүг юм байлээ гэж бодоод байгаа байхгүй яаж түүгээ. Тэг ер нь л тийм одоо тааш 28 29 үрээ. Тэр чи арай хөгшдөж магадгүй юм. Ямар ч гэсэн 25. Тийм. Тэг Европын хүмүүс байгаас тээ. Шууд ер нь 30 гартлын ерөнхий амьтантай гэрэлхүү, нэгтүү өөрийнхөө карьерийг хөөж байгаад тэгэл яг 30-д гараад яг за өөрөө болчлоо гэсэн үедээ эхнэр хүүхдээ яг болт гэсэн. Тэгэл бүх юм биелийн юм чинь хүүхд төсөх асуудлаас биш. Гэж яг юм биш шүү дээ. Ер нь л яг тэгээ нөгөө эрт амьдрал зохиолоо гэхэд минийх үү одоо хоёулаа хэрэг хэсэг нөгөө амьдралаа тогттол хоёулаа жоохон зүтгэх байсан бол хүүхэд гарчвал одоо эхнэр чинь нэг хүүхдээ хараад нам суучин тэгээд чам дээр 3 хүний ачаа ирчин гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр гоё гэр бүлээ эхлээд сайн төлөвлөх хэрэгтэй. Одоо чи яг нөгөө насны хантай учирсан ч байж болно. Учраагүй ч байж болно. Хамгийн гол нь хоорондоо маш сайн ярилцж төлөвлөөд тэгэхгүй сэтгэл хөдлөлөөр юмд хандвал тэгэл одоо дөнгөж 12 төгсөж байгаа болохоор чинь санаа зовоод байгаа байхгүй. Гэхдээ тэгэл ямар ч амьдрал сонгосон бай, ямар ч замыг сонгосон бай ээж нь дэмжинэ. Тэрнээс юу юугүй тэгэл чи ста болоогүй гэл нэг өөрөө дотроо нас удцсан. Бас тийхгүй шүү дээ ээж нь. Бүхэл ээж аав тийм бах хүүхдийн төлөө санаа зовох. Тэгэхээр маш гоё зөвл бай заяа. Энэ л ста туйлын миний хайртаа, энэ л миний туйлын найздаа гэж юм байдгүй шүү. Ер нь амьдралд амар олон хүн гарч ирдэг учирдаг амар сайн найзууд хүртэл ингээл алга болчих ч үе байна. Тэгэхээр янз байдаг шүү. Заяа. Одоо ээжигээ хэлүүлэхгүй мэддэг авах та ээж ч ер нь тэгээд чамайг ер нь нэг 10 төгссөнөөс хойш ойрхон янз бүрийн юм чамд ярьж юмыг ойлгодог болж гэл аягүй яриад байгаа шүү. Ер нь ойлгож байгаа юм нэг. Тийм байдаг шүү, юм байдаг. Яа ээж нь өөрийнх нь түүхийг хүртэл яриад байгаа шүү, тэ. Яг 5 жилийн дараа яг одоо ч өөрийгөө төсөөлцөө. Тэгээд яг 5 жилийн дараа хаана яг ямар хүн болцсон байх бол яг 5 жилийн дараа гэвэл би хэлний бэлтгэлийн амжилт төгсөө. Тэгээ би энд бүр оюутан болцсон ч байж магадгүй. Ер нь харагдах байх гэж бодоод байна. Тэгэл ер нь л энд бол хамаагүй хөлөө олцсон л. Тэгээ нэг өөр юм гэсэн байр мэрт машинтэй ч юм уу тийм болцсон л байгаа байх. Ээжтэй ч юм уу гэрийнхэн даа ч юм уу те шууд нэг юм сэтгэлдээ боддог зүйлээ хэлээч гэвэл яг юу хэлэх вэ? Би ч ер нь өөрөө нэг юм дээр аим муу штэ. Муу штэ. Яг эрэгтэй хүмүүс тийм байдаг бохоо. Ер нь тэгээ бодоод байхад ер нь гэрийнхэнд танд нэг хайртай шүү гэж хэлж байгаа үгүй. Хэлжсэн штэ. Гэхдээ ер нь тэгтээ байнга хэлдэггүй штэ. Аюу ховор те. Ер нь ховор. Жилдээ нэг ганц хоёр юм. Тэр яг цайл. Одоо гэрээ санаад ирэхээр хэлэхгүй л. Тэгээд бас өөрөө жоохон тэрийг боддгийг өөг. Яг хэлэх гэхээр ингээд хэлж чаддгүй юм байна. Одоо ингээ имээ нь харж ийн гэж бод. Имээдээ хэлэх юм уу? Ямартэс тэгэл гэрийнхэндээ хандж бол намайг өсгөж гэсэн өдөө хүртэл өсгөж өгсөн юм. Бүгдийн баярлаа гэж. За баярлаа хөөдөө. Миний үуч ухаанда мундаг болж байгаа юм уу? Тэгэл одоо зөндөө мөрөөдлүүд байгаа шүү дээ. Хүн болгонд гой гой мөрөөдлүүд байдаг те. Тэгээ тэр гой мөрөөдлүүдтэй хүрчгээр миний хөө нэг л мэтгэд том болчих. Ер нь гэхдээ ээж хүний үед, ээж аав хүний үед ч юм
Хүүхэд том болно гэж юус байдгүй юм байна. Байдгүй. Тийм. Би ерөөс яг ингэж чамайг жоох хүүхэд гэж бодоод. Би одоо тэгээ дотроо заримдаа одоо 12 төгссөн шүү дээ. 18-наас хүрсэн шүү. Тэгээ өөртөө би хэлдэг байхгүй. Тэгсэн хэрнээ алдаа гаргачих гэдэг. Тэгээд ингэ ерөөсөө хүн эцэгийнхээ хувьд ерөөс том хүн болно гэж байдгүй. Тэгээ одоо яг бодоод авах юм. Ээж маань ч гэсэн намайг ч гэсэн жоох хүүхэд боддог байх. Намайг нэг тэгээд л ах ингээд л ах ингээд жоох хүүхэд төсөөлдөг байх таа гэж бодоод байд. Одоо ингээд зөндөө олон дүүнертэй шүү дээ нэг. Тэгээ дүүнер нь одоо тэгэл том болоод агаа чи агаа хаана вэ тэгэл баг тэгэл агаа нас дүүнэрээ чиглүүлэх хэрэг гарна шүү дээ. Одоо ингээд 5 жилийн дараанаас бүгдээрээ төгсөөл эхэлсэн шүү дээ. Жил дараалал. Тэгэл ихтэн би чи энд байж байгаа тэгээд адилхан. За одоо миний өч зөндөө агаа нартай шүү дээ. Агаа нараас ямар үлгэр дуурайл авдаг вэ? Зөндөө л байдаг. Үлгэр дуурайл юу байна оо? Тэгэл бүгд амьдралаа тэгээд тэгсэл. Тэр бүгд амар намтлаг. Чимээгүй байгаа. Тэр нанзараад хаад ер нь бүгд амар шууртай тий. Түргэн гэх юм. Уурлах байж байгаа л нэг амар уурлах. Хараад зүг тийм шиг. Жишээ нь одоо аагийн уралсныг яриач. Яа. Саачсан гэхдээ уурлах гарцсан байсан уу? Тэг намайг очиход яг уурлах. Уурлах гарцсан. Яг гарч ийсэн. Гарч ирсэн үү? Аа чи чинь юу гэлээ? Юу хийж байгаа гэлээ? Юу хийж байгаа ч гэлөө. Тэглээ юу гэлээ? Тэг би тэгээд ээж хүрээ тэр гээд тэгээд дүүн туслахад ирсэн шээ. Аа гэсэн. Тэр банзэ болоо. Тэгсэн баха тий. Би бороо санаад байгаа. Гарч тэгээд төгсөөг ирсэн чи аваар димэдний даа. Тэгс төгсөө гэж зогтцсон гэсэн. Гэхдээ за болио гэдгсэн юм байна. Яа. Тэгээд очив чинь дээш шорт дээр гарч төгсөө цаана гарсыг банц хороочсон. Тэгээд би очив за битээ эргээс хороочээ гэх. Эргээс хороос. Булгайгаа нь юу н ямар хөө харагдчихтай вэ? Булгайгаа юу? Тий. Амар шокт шүү дээ. Тэгээд би булгайг юу нуурж байгааг харж байгаагүй юм шүү. Дандаа тэнэг юм ярьж идэг тий. Тэр нуурлаад инээлгээл тэр нуурж байгааг нь харж байгаагүй юм ш нэрээ. Бодоодсэн чи. Би харин чаваа хэлсэн чи бодоодсэн чи бас харж байгаагүй юм шүү. Аим уурлаа тэгж юм чанар нь харж байгаагүй юм. Батамар Түмэр ах уу? Тэггүй. Түмэр ахсан тэгээ яаж яаж шүү. Яг бодох тиймэр хоёрын хэлбэг гэх юм. Нэг л тэнийг мэр идэг үү? Нэг л уурлаа. Нэг л уурлахгүй. Жэм чим. агаа чи өөрөө 10 жил байхдаа яг чам шиг байсан бохгүй. Өглөө гараад орой ирээл тэгэл надтай ирж байжтай. Нэрэлдэж жоохтой би нөгөөдгөө чи загнаал. Чисэн харгуур хааху тэнэдэр жан ч юм уу гээд. Тэгэл тэр чинь үзэлцчихдэг байсан бохгүй. Урдаас ч юм ярихгүй л дөөлөд унаа. Чи тэрийг бас мэдгэлэх бараг тий. Тэгсэн чи одоо яг өөрөө яг том болоод чи яг 12 төгсгсөн чи яг чамаг тэнхэр бүр боож өгөх гээд байгаа зү өөрөө. Тийм бүр. Ах чи чипс та. Ордоо. Тогч. Усны цаас баг гарч ирээд ингээд зогч байгаа юм шиг үү. Хоёлаа аюу гоё өрмөцсөн ш хоёлаа юу яалаа ш. Сүүлийн 3 хоног ямар ч хөтөж орчуулагч юу ч байхгүйгээр шууд өөрсдөө тэмлээ саавн тонлох гадаа. Онгоцны бодлын гадаа онлоо. Одоо ингээ үүтэйгээ онгоцны бол дээр яриа сууж байна. Тэгээ одоо миний хүч очиод бас нэг 10 20 хоног ч юм уу тэгээ буцаж байгаа ш тэ. 20 хүрэх юм уу? Ээж нь ч гэсэн өнөөдрийн яриагаа хүүгээ санахаараа үзэх гээд байгаа.
20 хүрэхгүй байхаа. 20 бараг хүрэхгүй хаа. 10 тоног буцах бах тий. Тий. 17 хоноод гэх юм. Очоод гоё найзуудтайгаа байж байгаа л тэгэл. Одоо ч тэгээд сошиал орчгой хөгжсөн юм чинь. Тэгээд энд байх хугацаанд ээжтэй холбоо байхгүй бүтэн өдөр 2 өдөр алга болж юусоо болохгүй шүү зэ. Амл найжийн ээжийн бүгдийн над ярь нуултгүй ярина зэ одоо. Холоос ямар ээж зөхиод авч чадахгүй юм шиг. Гэдэгчний амар ингээд агаа магаа тэр амар зодуулж байгаагүй юм яаж байгаад айл байдаг юм. Та нар тэр бүлгэр агаа чинь ч гэсэн агаа нартай зохиулж үзээгөө сая агаад бараг анх удаа зохиулсан баха. Өмнө нь зохиулжсэн болов уу? Яагаад ийд шүү дээ. Яагаад ч юм. Одоо яах вэ гэж зүрх төгшөл. Салгалал. Ой. Чи нэмэгээс айдгүй. Нэмэгээс хөө. Нэмэгээс нэг айдгүй шүү дээ. Тэр чинь яагаад ч амар нэг юм. Юу имэт нэг амар хэлэх гэж хэлсэн чинь тийм байгаад байна. Хэлбэ ахтай имэж чинь тэгэл. Имэж ер нь бас тийм. Би ч одоо имэгээс чи төрсөн хэд бас хэцүү шүү дээ. Эсрэгөө. Инглик солигдсон юм болов. Нээд чи зөөлхөн хүн шүү дээ. Би чинь хатуу өрөөл татуу шүү дээ. Алмас шүү дээ ээж хаажуу дээ. Өвөө тийм шүү. Өвөө тийм байсан юм шүү. Бид нэг өөг л дурсан юм билүү дээ одоо. Муу юм одоо өөрөөр ч хэлдэг байлаа. Би яг нэг тэгчгүй дээ. Би тэх байсан даа гэж өөрийгөө орлуулж бодож амар их омдож уралчих гэдэг төрлийн хүн шүү дээ. Гэдэг хүн миний хүнийг тэгчихгүй байл ингээд дандаа тэгж бодоод идэх. Энд тэгэл ер нь бүхэл аав ээжийн хүүхдүүдээс л хүсдэг зарлах л та. За. Дэгч төмөөгч хоёрын тухай юу гэж боддог? Дэгч л тэгээд яг тантай адилхан шүү. Муу гэсэн үг юм уу сайн гэсэн. Тэр яг яасан. Тэр яг адилхан шүү. Якоби бикоби гэж байгаа юм шиг. Адилхан төр таргийн үйл хийчин. Төмөөгч тэгээд тэр нь чимээд байлээ. Юм боддгоо юм боддог ч юм нэг амар 50. Тэгээ за болох л ээлгүй гэж байгаа юм шиг л. Амар тийм нэг юм ярихгүй байгаа хүн ч гэсэн цаанаа нэг амар гоё бас чанартай. Хит их юм олжалчаад ууралж уцаалаад байгаа хүн ч гэсэн бас нэг өөр бас нэг сайн чанартай. Тэгээ хүн болгоны сайн чанарыг олж хараад байвал. Гэхдээ цаашдаа ч гэсэн миний хүү одоо ингээд олонтой явж байгаа үедээ хүнийг гой найз бай гэж хүсэхээс илүү өөрөө эхлээд гой найз бай. Өөрөө эхлээд гой хүн бай. Тэгээд харааиндаа ингээд сайн хүмүүс ч юм уу. Тэгээд нэг хүний муу мухайг таньсан бол зайлуул нэг тэгээд алдчихжээ. За дараа нь тэхгүй байлгүй гэж нэг ер нь бас хэцүү шүү. Нэг л тийм муухан характертай хүн бол дахиад тэрнийхэн дараа дахиад тэрнээс ч илүү хүчил гаргана гэсэн үг. Ер нь чамд нэг бүгийн зан гаргаж байгаа. Тэгээд жоо муу хүмүүсээс тэгээд болохын зайгаа сурах хэрэгтэй. Одоо уянгаад өгч одоо ингээ байг чамтай ингээ муудаад сайдал байж идэг чамайг санах бах та. Хоёрыг харахаар яг нэг агаа булгаа бид гурав багада байсныг санаанд ордог. Бид гурав ч нэг 2-3 насны зөрүүтэй морхон. Тэгээд баян хэрэлдчихдэг гэсэн. Би нэг хоч өгцөн хочоор нь дуудаад. Баян нэг цаашлуулж кайф авдаг. Яг. Би сандад шүү. Юу ер нь хэрэг найзтай вэ? Зөндөө шүү. Тэгэл тэр ер нь ангид бол нэг нийлэлтэй хүүхдүүд нэг байхгүй. Тэгэл ер нь бол тэгээд бүгднтэй ингээд юм ярьцдаг. Тэгэл цогц дээр очих юм бол цогц дээрээс зөндөө л байгаа. Тэгэл бас бэлтгэлийнх гээл зөндөө. Ер нь би чи энтэнд очиод ер нь баг ихтэй тэгэл жоохон найзлаад явчихсан шүү дээ.
Одоо нөгөө маа найзуудын бас найзгээ байгаа шүү дээ. Цаана тустай бас. Тэгмэд ер нь бол за нэг би одоо Арикатай уулзах жилээ гэж бодоход Арикагийн найзууднаас нэг хүрээлэр нь шүү дээ. Нэг ганц хоёр найз нь. Тэгэл түншүүд эдэртээ даа танилцъя гэж шууд тэгээд ер нь юм зүм яриад хэлчихдэг. Нүгийн сул тал болон давуу тал өөрийн чинь бодлоо. Миний бодлоор миний сул тал юм жоохон хайн гандах гэдэг байх. Чи бодоод байдаг шүү дээ. Гэл нэг юм хийж байгаа л нэг юм гараад ирэнгүүт өө за ингэж тийм ч юм. Даваад тэгэхээр хүн өөрийгөө магтдаг байх хэрэгтэй гэдэг шүү дээ их зэрэгөө. Гэт даваад л нэг юмдаа жоохон тууштай байх гэдэг юм болов. Тэгээс сул талаас жоохон залхуу байж бас болохоо тийм. Та яагаад ч юм ингээд гэрийг ингээд нэг амар ингээд цэвэрлэн заяа би. Тэнгүүд ирэхгүй та яарамт ичсэн заяа. Тэнгүүд за өнөөдрийг ирэхгүй байх гэж бодоод гэрээ цэвэрлэх байгаад хүрээд ирдэг за. Ерөөс хэлэхгүй гэж ингээд хүрээд ирдэг. Тэнгүүд гэр орноо цэвэрлэхгүй яасан юм аасан ингээд. Тэгээд би ёо гэж яг өчигдөр цэвэрлсэн шүү дээ. Би яг тэгж бодсон. Гимдэлээд байна уу? Яг өчигдөр өвгөн цэвэрлсэн дээ. Ингээд бас ингээ хаа ингээд яг нэг юм ингээ хийх чинь зөө би ингээ тоог могоо шүртэх гээд явж байгаа гот таашаад огоо шүрчих гэдэг юм бүр амар хиймэрхүү санагдаад. Йоо яг хийх гэж явж байгаа шүү дээ ууг ингээд алхаа явж байгаа гот ингээд та ингээд за тэрийг тгээ хийчих гээд яг хийх гэж байгаа юм ингээд хиймэрхүү санагдаад. За би чамаас нэг тийм асуугаасаа гэд үлдсэн одоо санаанд орж байгаа юм байна уу? Нилээл удаа ягч болж шүү дээ. Одоо ингээ хоёлаа оройн 9 цаг мэдээс нисэн Монгол руугаа. Тэгээ одоо дараа нь үзэж байгаа өөрсдөө болон одоо битэрийг хараад сууж байгаа хүмүүст юу гэж хэлмээр вэ? Гой сэтгэлээгаа үг хэлээ. 300 хамаагүй муухай байсан ч болов. За ихлээр дараа нь үзэх өөртөө болохоор бодож сансан юм аа биелүүлж чадсан уу гэж хэлмээр байна. Тэгээд за тэгээ үзэж байгаа хүмүүстэй тэгээд явтаж гэрээхэн болон намаатан садангуудаа бүгдэнд баярлаа. Тасалж дэмжиж тэгээд урмуу хайрлах баярлаа гэж хэлээ. Тэгэл тэнтэйгээ. Тэнтэй. Тэгээ ойлгочихгүй юу гэдэг. За одоо нөгөө Өчтбаатар ч гэсэн одоо дөнгөж 2 нас хүрэх гэж байгаа ч гэсэн дараа нь араш тэгээд чи чинь ганц эрэгтэй дүүтэй ш. Эрэгтэй дүүдээ өгч хэлмээр байна. Миний ширээ хатаагаарай л хэлсэн. Ойлгосноо минийхөө шигтэй. За ээжтэй гоё ярилцсан баярлалаа. Өнөө ч уг нь яг ингэ яриул. Ээж л заримдаа ээж дүрдээ ороод хүүгээ яриулдаг болчихсон ш. Өнөө ч уг. Одоо тэгээ төгсөө мөксөө бас нааша маашаа ирчүүлгээд гоо болчихгоо тий. Тэгээ хүүгийнхаас Солонгос сурах гэж байгаа сургууль тэгээд амьдрах гэж байгаа одоо хөл нөхцөл байдал цаашдын зорилго бүх юмд нээж өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээ миний үгийн цаашдын амьдрал тэгэн цагаан байх болтугай. Дандаа сайн хүнтэй таарж, дандаа ажил нь бүтэж байх болтугай. Ганц нэг саад бишэл сайнараа дарагдаад мэддэгдэхгүй амьдрах болтугай гэж өрөөё ээж нь. За